Лавгатай би та бүхнийг танилцуулъя. Тэрээр саяхнаас хувийн бизнес эрхлэгчдийн нэг болсон байлаа. Харин энэ бол цогт. Тэрээр Монгол улсын тэргүүлэгч компани удирдах албан тушаалд ажилладаг. Тэр бол амжилтын эзэн. Цогтын хувьд Лавгагийн зорилтод аль хэзээ хүрсэн нэгэн билээ. Монголын шилдэг бизнесүүдээс сурах том боломж гарлаа. Цогт бусдад хэрэгтэй бизнесийн зөвлөгөө өгөхөөс гадна хэрвээ үнэхээр төсөл нь таалагдсан нөхцөл санхүүгийн дэмжлэгч үзүүлэх боломжтой нэгэн билээ. Тэгвэл энэ хоёрыг яаж холбох вэ? Өглөө бүхэн бид ажилдаа явах замдаа удаан цагаар төвжирдэг боллоо. Тэгвэл энэ цагт юу хийж болох вэ? Бид Лавгад ноён цогттой ажилдаа гэрээсээ явах үед нь бизнесээ танилцуулах боломжийг олгоно. Магадгүй энэ нь тэдний хамтран ажиллах анхны алхам болж болох юм. Хэрвээ Лавгагийн санаа цогтод таалагдсан бол цогт түүнд хөрөнгө оруулалт хийхээр болно. Та Лавгагийн адил нэгэн мөн үү? Танд эрхэлж буй гоё бизнесийн санаа байна уу? Тэгвэл танд одоо том боломж олдож байна.